SK Hynix-ийн тайлангийн үзүүлэлтээс гол анхаарах тоонууд юу байсан бол? Тоон үзүүлэлтүүд үнэхээр гайхалтай байна. SK Hynix-ыг бид рекорд ашигтай улирлаад тайлгнана гэж хүлээж байсантай нийцсэн. Гэхдээ бүр бидний төсөөллөөс хавьгүй өндөр байлаа. Бид 50 их 80 вон орчимд байх болов гэж тооцоолж байсан боловч тэд үүнээс давсан үзүүлэлтэд ажилласан. Мөн ашиг нь үнэхээр гайхалтай байж 37 их 80 вон хүрсэн. Химид оноос үүдэлтэй чиг хандлага санах хойно чипийн зах зээл хүчтэй нөлөөлж байгаа нь харагдаж байна. SK Hynix үүнээс хамгийн ихээр ашиг хүртэж байгааг бид харж байна. Хөрөнгө оруулалтын зардлын талаарх бодлоо хуваалцахгүй юу? Учир нь SK Hynix нэлээд өндөр дүнгэд урдаад амжлаа. Тийм SK Hynix оны ихэнд болгоомжсон хандлагатай байсан. Тэд хиймэл оюуны өсөлт удаа үргэлжлэх үү эсвэл төр зүрийн үзэгдлүү гэдэгт эргэлзэж байсан юм. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй шийдвэр байсан ч одоо тэд хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн байр суурьд хүрсэн байна. Учир нь OpenAI, Anthropic зэрэг хиймэл оюуны компани орлого өсөж, энэ чиг хандлага бодиттой бөгөөд ашиг авчирч байгааг харуулад эхэллээ. Мөн өөр нэг хүчин зүйл байна. Тэдний хамгийн том хятадын өрсөлдөгч болох CXMT компани их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж буйг харж байгаад бол өрсөлдөөний дарамт мэдэрч байгаа. Ингэснээр тэд хөрөнгө оруулалтын зардалаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаж эргүүлээд санах хойно чипийн салбарт томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна. Том, одоо хүртэл хүмүүс үүнийг тренд гэж нэрлэж байгаа нь сонирхолтой байна. Та санах хойно болон чипийн хугацаануудыг цаашид ердийн таваар шиг арилжаалагдах бус харин уламжлалт бүүн баст мөчлөгт бага өрцдөг илүү тогтвортой болж хувирч байна гэж харж байна уу? Ялангуяа AI компаниуд болон хурцуур төслүүдийн төлөвтэй шууд холбогдож улам суурь үнцэндийн шингэж байгаа гэж үү? Тэгэхээр энэ бол томоохон супер мөчлөг бөгөөд бидний төсөөлснөөс илүү удаан үргэлжилж байна. Үнэн дээр 2 дугаар үлрэлийн гэрээний үнийг харуул тэд одоо ч өссөөр байгаа. Тэгэхээр энэ чиг хандлага алга болохгүй байгааг харуулж байна. Ийм төрлийн мөчлөг ийм урт хугацаанд үргэлжилж байгааг бид өмнө нь харж байгаагүй. Гэхдээ мэдээж санах хойно зах зээл бол мөчлөгийн шинжтэй. Өсөлт бууралт нь аль нь ч байдаг. Зүгээр л зарим тохиолдолд илүү урт мөчлөг тохиодог гэсэн үг. Тэгэхээр уналтын үе заавал ирнэ. Гэхдээ бидний огт хүлээж байгаагүй үед ирэх магадлалтай. Гэхдээ хиймэл оюун талаас ирэх санах хойно хэрэгцээ үргэлжлээд өсөх нь тодорхой гэж хэлж болно. Харин SK Hynix зэрэг компани илүү их хөрөнгө оруулалт хийж мөн хятадын CXMT шиг компаниуд бүрч өндөр дүнгээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нөхцөлд тодорхой нэг үед салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэл бий. Энэ бол бид бүгдийн хамгийн их имиж буй зүйл. Гол асуудал нь хизээ болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ онд эсвэл эх оны ихээр тохиолдох шинжтэй гэж бол харагдахгүй байна. Тиймээс одоогоор компаниуд хөрөнгө оруулалтын шийдвэрийг итгэлтэйгээр гаргаж байна. Та хятад гол сорилтуудын нэг болж буйг дурсан. Харин нөгөө сорилт нь мэдээж макро түвшинд ойрхон орондод болж буй үйл явдлууд. Та үүний нөлөөлөл харьцангуй бага гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ түүхийн эдийн үнийн дарамт эрчим хүчний үнийн өсөлт цаашдаа эдгээр чип үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл болон зардалд нь нөлөөлж эхлэх нөхцөл үүснэ гэж харж байна уу? Тийм ээ мэдээж ойрхон орнуудын хямрал дэлхийд дахин нөлөөлөх асуудал болно. Үнэн дээр газрын тосны үн маш чухал. Учир нь энэ нь цахилгаан эрчим хүчтэй шууд холбоотой. Харин цахилгаан бол хиймэл оюунд маш чухал хүчин зүйл. Одоогоор зөвхөн санах хойно хомсдол бус харин эрчим хүчний асуудал ч үүсэж байна. Цахилгаан эрчим хүчний эрэлт нийлүүлэлтээс давж нэлээд хүндрэлтэй нөхцөл байдалд орж байна. If oil prices go up and if energy prices go up, it will affect the AI industry and then AI companies. Тиймээс газрын тос болон эрчим хүчний үн өсвөл хиймэл оюуны салбарт нөлөөлж, улмаар хиймэл оюуны компаниуд өсөлтөө сааруулах шаардлагатай болж магадгүй. Энэ нь цаашлаа санах хойно салбарт ч нөлөөлнө. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн хиймэл оюун биш, мөн PC, гар утас зэрэг бүх салбарт санах хойно эрэлт өсөж байна. There could be some impact, but unless the oil price Тиймээс тодорхой хэмжээний нөлөө байж болох ч газрын тосны үн нэг баррел нь $120 давж өсөхгүй л бол
Хиймэл оюуны өсөлтийг ойрын хугацаанд сааруулахгүй гэж үзэж байна. boom right now. SK Hynix-ийн хувьд сүүлийн 12 сар үнэхээр гайхалтай байлаа. Хувьцаа нь жилийн нүгээр 570% давж, он гарснаас хойш ойролцоогоор 90% өссөн байна. Цаашид SK Hynix хэр хэмжээний өсөх боломж байна гэж таарж байна вэ? Жилийн эцсийн зорилттой тань бий юу? Right. So the surprise we see Нэгдүгээр улирлын гинтийн өсөлт урт хугацааны гэрээний үн нэгдүгээр сард өсөөгүй байсан ч хоёрдугаар сараас эхлэн өссөнтэй холбоотой. contract prices were not rising in January, but it started. Apple, Samsung, Huawei, Motorola зэрэг компаниуд урт хугацааны гэрээ байгуулдаг. Apple, Samsung, Huawei, Motorola Тэдгээр гэрээний үн хоёрдугаар сараас өсөж эхэлсэн бөгөөд гуравдугаар сард энэ өсөлт огцом эрчимдсэн. contract prices started to rise in February, and we saw this rise rapidly. Энэ нь SK Hynix-ийн нэгдүгээр улирал олсон нэмэлт маржин, нэмэлт ашигын гол их үүсвэр болсон. The profit that SK Hynix. Бид энэхүү чиг хандлага дөрөвдүгээр сард үргэлжлэж байгааг харж байна. So we see this continuing in April, according to our price tracking. Манай судалгаагаар дөрөвдүгээр сард өмнө нь бүр илүү өсөж байгаа бөгөөд саарах шинж ажиглагдахгүй байна. So it's not slowing down. So we expect a better. Тиймээс бид хоёрдугаар улирлыг илүү сайн байна гэж хүлээж байна. The Q1 profits. Өөрөөр хэлбэл нэгдүгээр улирлын ашиг нь 2, 3 болон дөрөвдүгээр улирлын ашигтай харьцуулахад бага байх магадлалтай. So I can just say that. Иймд энэ оны эцэс хүртэл SK Hynix-ийн хувьд өсөх боломж нэлээд өндөр байна гэж хэлж болно. A lot